За эхний мэдээ. Tesla, Elon Musk 29 тэрбум доллар цайлаа. Хоёр дахь мэдээ. Nintendo гэдэг компани байгаа шүү дээ, тий. Тэрний хамгийн сүүлийн одоо маркет гаргасан, зах зээл дээр гаргасан бүтээгдэхүүн Switch 2 гээд тэр бол яг энэ тоглоомын ертөнцийг байлдан дагуулж байна. За миний хувьд Apple өнгөрсөн 7 хоног засгийн газар руу дахин 100 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг хийнэ. Буюу хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлнэ гэж зарласан. Хоёрт нь гэх юм бол маш сонирхолтой. NASA 2030 он гэхэд сар руу атомын реактор буюу цөмийн реакторыг илгээхээр төлөвлөж байгаа юм байна. За тэгээд хоёлаа шууд яриалгаа оръё. За тэгэхээр. За тэгээ. За таны эхний мэдээ Nintendo-гийн. За. За тэгээ яагаад энэ сэдвийг сонгож авах болов? Энэ салбарт юу болоод байна? Тоглоомын зах зээлд юу яг юу болж байна гэдгийг ярилцъя. Хүмүүс бас нэг сайн мэдтгүү байж магадгүй хэрвээ чи ингээд тоглоом тоглолтгүй бол тий. Тоглоом тоглолтгүй бол чи өнөөдөр юу гэдэг вэ гэхээр за гараад кино үзэн, дуу сонсон тий. Янз бүрийн гоё. За ТV-гээ үзэн, зурагтаа үзэн. Тэгсэн чи яг үнийг хэлсэн чи яг энэ entertainment салбар дотроо тоглоом ч нөөрэ хамгийн том салбар нь байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ 2025 оны нийт борлуулалтын би судалгааг харж ин л та. Жишээ нь за чи entertainment салбар гэх юм бол за дотор нь нэг те 4-5 хувааж болж байгаа юм те. Тоглоомных байна, за киноных байна, за дууных байна, зурагтных байна гэд. Тэгэхэд тэр дотор хамгийн том нь өнөөдөр тоглоомын зах зээл нийт борлуулалт нь 522 тэрбум доллар. Тэгэхэд чи өнөөдөр за дуу гээл те хүн болгон дуу сонсч чинь амар том салбар гэсэн чинь дууны салбар болохоор 65 тэрбум доллар. Тэгэхээр тоглоомын салбар чинь өөрөө тийм маш том салбар байд юм байна. Бараг 10 дахин том. Бараг 10 дахин том. Яг үнэ 10 дахин том. Тийм том салбар байд юм байна. Тэгээ тэр том салбар чинь болохоор дотроо бас хит хуваагдчихэв тий. Чи өнөөдөр за тоглоом тоглохыг бол яаж тоглох вэ гэхээр яаж тоглож байгаа гэдгээрээ л ерөнхийдөө энэ салбарт нь хоорондоо хуваагдчихдаг. Нэг бол уцаараа тоглодог. Мэдээж уцаар тоглох салбар нь хамгийн том нь mobile gaming тий. Хоёр дахь нь болохоор чи өнөөдөр PC байгаа хат тий PC-гаар зөндөө тоглодог тий. Тэгэхээр PC gaming гэж байгаа. Тэгээ гурав дахь нь болохоор console gaming гэдэг. Энэ нь болохоор чи зурагтраагаа ингээд яг залгаад тэгээд тоглож байгаа тоглоом консол гейминг. Тэгээд бас өөр тоглоомнууд байгаа. За энэ нь гэхдээ яг өөр салбар гэхээс илүү зүгээр яаж нэг тэр компьютерийн хаана явж байгаа гэдгээс харж байгаа. Тэр нь болохоор нөгөө cloud gaming гэх тий. Өнөөдөр чиний одоо компьютер чинь хүчин чадал нэлээд сайн биш байх юм бол чи одоо өөрийнхөө компьютерийг cloud-тай ингээд холбоод тэгээд зарим одоо хүчин чадал багтаа ч гэсэн ингээд сайн тоглоомнуудыг чи тоглох боломжтой. Тэгээд тав дахь буюу хамгийн сүүлийнх нь болохоор одоо VR, AR гэл нөгөө Meta-гийн Oculus эдрийг ингээд чи зүгэл тий. Тэгээд бас ерөнхийдөө тоглож байна. Энэ тав дотор байгаа. За энэ тавынх нь нэг нь болохоор одоо энэ console game гэж яриад байгаа шүү дээ. Зурагт руугаа холбоо тоглоно эсвэл зүгээр гартаагаа ингээд тоглоно гэдэг энэ console game. Энэ дотор бол ингээд энэ Nintendo гэдэг компани бол бас үнэхээр байлдан дагуулж байгаа юм байна. За тэгэхээр яг үүнээс үргэлжлүүлээд надад нэг асуулт төрж байна. Тэр нь болохоор за яг Nintendo би нэг тоглоомын зах зээл одоо тоглоомын талаар сайн мэдэхгүй. Гэхдээ Nintendo гэхээр одоо ялангуяа e-спортын зах зээл нэлээд хөтөрж орж байгаа. Хүүхдүүд компьютер тоглож байгаа, iPad те гар утсаараа тоглоом тоглож байхад Nintendo буюу ингээд тусдаа төхөөрөмжтэй одоо консол гейм чинь модноос гараагүй мүү гэдэг. Одоо би буруу асуулт асууж магадгүй. Гэхдээ модноос гараагүй мүү гэдгийг танаас асуух гээд байна л да. За харин гараагүй юм байна. Яг үнэ хэлэхэд за Nintendo-гийн нэг тоглоом байт юм аа. Zelda Tears of the Kingdom гэдэг. Тэгээд энэ тоглоомыг хизээ гарчлаа 2 жилийн 2 3 жилийн өмнө гарчдаг. Анх гарахад нь би ингээд тоглоход бол вау. Тэр миний хамгийн анхны яг Nintendo-гийн Switch одоо 1 2 гээд 2 нь ингээд саяхан 2 сарын өмнө гарсан. Switch 1 дээр гарсан Tears of the Kingdom гэдэг. Тэр тоглоом бол яг баг нэлээд олон хүний ингээд ажиглалтаар бол дэлхий дээр одоо баг хамгийн сайн хийгдсэн. Тэгээ консол дээр хамгийн сайн хийгдсэн тоглоом гэж ярьд юм билээ. Тэгээ тэр тоглоомыг би тоглоод үзсэн бүр my mind was blown тэгээ бүр үнэхээр гоё тоглоом байсан. Яа харахгүй. За тэгэхээр трендтэй байна уу гэхээр трендтэй байна. За бүгдээрээ нэг яг одоо нэг фактор бас харуулж болно те. Nintendo өнөөдөр Switch 2 гэдэг одоо энэ нөгөө нэг консолоо 2 сарын өмнө 6 сард гаргасан байна те. Тэгээ гарсан чинь 2 сарын хугацаанд нийт дэлхийд 6 сая одоо борлуулалт хийсэн байна. 6 сая ширхэг борлуулалт ингээ хийсэн байна. Тэр нь түүхэндээ яг ижил цаг хугацаанд хамгийн их одоо зарагдсан одоо бүтээгдэхүүнээр ингээд шалгараа явцсан байлээ.
Тэгэхээр PS5 гэж бас байдаг те Sony-гийн. Тэгээ PS5 болохоор тухайн яг ижил цаг хугацаанд бол тухайн үед хамгийн ихээр зарагдсан байсан. Тэр нь 4.5 сая гэх те. Тэгээд энэ Switch 2 гэдэг бүтээгдэхүүнийг гаргаснараа Nintendo-гийн өнөөдрийнх нь энэ 2 дугаар улирлын одоо байдлаар нийт орлого нь болохоор 5.8 тэрбум доллар ингээд хүрсэн байгаа. Тэгэхээр ерөөсө трендээс гараагүй байна. Хүмүүс энэ Mario гэдэг тоглоомыг тоглож байна, Zelda гэдэг тоглоомыг тоглож байна, Pokemon гэдэг тоглоомыг тоглож байна. Switch 2 нь өөрөө маш тийм бас лаг бүтээгдэхүүн болсон юм шиг байна. Өөрөөр хэлэх юм бол PS5-ын борлуулалтыг давцсан гэсэн үг үү? Давцсан гэсэн үг тий. Тэгэхээр хүмүүс ямар ялгаатай болоод Switch 2-ыг одоо Nintendo-гийн тоглоомуудыг тоглоод байгаа. Одоо жишээлх юм бол PlayStation-с ч юм уу эсвэл PC game-с ямар ялгаатай болоод энэ тоглоомыг илүү зах зээлд томруулад байгаа юм. Тэгэхээр яг хоо за спек ингээ талаас нь ингээ хоёлаа өнөөдөр ч ингээ ярьж болно тий. Гэхдээ зүгээр том зургаар ингээ хараад үзэх юм бол PS5 байна уу, за PC нь байна уу, тэ консол нь байна уу, бүгд өөр өөр гэсэн яг спектэй. Гэхдээ юугаараа өнөөдөр одоо Nintendo-гийн Switch 2 гэдэг бүтээгдэхүүн PS5-аас ч юм уу тэ бусад ингээ бүтээгдэхүүнээс ялгараад байна вэ гэхээр миний харж байгаагаар нэг 3 зүйлээр ялгараад байгаа юм шиг байна тэ. Хамгийн ихнийх нь болохоор энэ portability гэдэг байна тэ. Одоо зөөвөрлөх боломжтой гэх юм уу тий. Тэгэхээр за PS5-тай өнөөдөр чи ингээ байх юм бол зөвхөн чи гэртэл ингээ тоглох боломжтой. Чи Switch 2-тай байх юм бол гэртээч тоглож болно. Гэртээс тоглох гэхээр зурагт руу ингээ доохоор холбоод тэгэл яг PS5-аар чи тоглож байгаа юм шиг ингээ байдлаар тоглож болох шүү дээ. Тэг гэр дотроо ч гэсэн чи ингээ капчн дээр зүгээр тий тогломоор байх юм бол шууд гаргаж аваад handheld болгоод гарын дээр ингээ тоглож болно. За ийш чи өнөөдөр аялмаар байх юм бол шууд тэрийг handheld бүтээгдэхүүнд аваа явал тэгэл бас тоглож болно. Бүр илүү active байдлаар чи за өнөөдөр хоёулаа гоё tennis тоглох гэх юм бол нөгөө handheld device нь өөрөө ингээ Joy-Con салцдаг, хоёр салцдаг. Тэгээ нэг нь чамд нөгөө нэг нь би өөрөө аваад тэгээ ингээ хоёр гараа ингээ тоглох боломжтой. Тэгэхээр маш ингээ олон талаар энийг тоглох боломжтой гэдгээр бас их ялгартай юм байна нэгдүгээрт. Хоёрдугаарт болохоор бас ингээд дизайн талаас бас шал өөр тий. Хамаагүй ингээд хөнгөн болохоор бас хүмүүст айгу эвтэйхэн санагддаг. Тэгээд PS5 өдөрт ингээд харьцуулах юм бас ингээд touch screenтэй одоо өөрийнх нь дисплей нь болохоор ингээд OLED тий. Амар тийм премиум бас юм мэдрэмж бас ингээд чамд төрүүлдэг байгаа. Тэгээд Joy-Con-ыг ч гэсэн дизайн талаас хоёулаа бас өмнө ярьсан. Тэгээд гурав дахь буюу хамгийн сүүлийнх нь ингээд ялгарч байгаа нь болохоор айгу тийм exclusive. Одоо чинь Mario, Zelda гэх энэ тоглоомнуудыг чи өөр хаанч тоглох боломжгүй те. Бас яг тийм strategically ерөнхийдөө энэ бүх бүтээгдэхүүнүүдийг яг энэ Nintendo-гийнхаа энэ Switch 2-т амар тийм full амар тийм интеграцийн хийж өгсөн гэдгээрээ бас бусад бүтээгдэхүүнээс ялгардаг. Өөрөөр хэлэх юм бол дотор нь байгаа сервер дотор л зөвхөн тэр тоглоомуудыг тоглох боломжтой гэсэн үг шүү дээ тий. За сүүлийн нэг асуулт асуучих. Одоо асуухгүй бол болохгүй байна. Ер нь Nintendo буюу Nintendo компани босод одоо энэ том стратегийн өрсөлдөгчөөсөө юугаараа ингээ онцлог болоод өдийг хүртэл гэж хэлж болох юм уу үгүй мүү гэдгийг би сайн мэдгүй гэхдээ тэгсэж үлдээд байгаа юм бэ. Тийм энийг бас би бас ингээд бас жоохон бодсон л доо. Тэгээд ингээ хараад үзэхээр Nintendo-гийн одоо өрсөлдөж байгаа чи tech компаниудыг зүгээр бодоод үзье те. Ингээд бүр амар том акулууд байгаа байхгүй юу? За Microsoft энэ Microsoft ч нөөрөө ингээд 4 триллион доллар саяхан хүрлээ те. Саяхан хүрсэн мангар том ингээд tech компани байна те. Тэгээ энэ tech компани доторх одоо нэг том хэсэг нь болохоор тоглоомны одоо салбар байгаа. Тэнд бол ингээд Microsoft өөрийнхөө Xbox-ыг хийцээ. Xbox нь амар хүчтэй мангарлаг одоо спектэй те. Тэгээд нөгөө Microsoft-ийн ерөнхийлөгчтэй Satya Nadella бол одоо ирээдүйд ингээд VR, Metaverse ингээд янз бүрийн ингээд том салбар руу ороход хамгийн ихнийх нь одоо хэрэглэгчийн use case нь болохоор тоглоом байдаг. Тийм учраас тоглоом бол одоо бидний стратегийн хамгийн өндөр ач холбогдолтой департаментуудын нэг хэлсэн байгаа тий. Тэгэхээр тоглоомыг ингээд амар сериусны хүлээж авч байгаа Microsoft жишээ нь. За тэгээ ард нь ингээд Sony байна. За тэгээд юу байна те хятадын ингээд баахан том акулууд Tencent, Baidu гээд тэднэр нь болохоор ингээд тоглоомны ертөнцийг бас ерөнхийдөө ингээд атгацсан. Дотооддоо бол наам өрсөлдөж байгаа. За mobile gaming бол ингээд бүр атгацсан. Тэрэн дээр угаасаа хинж баг орох боломжгүй болсон ч юм уу те. За PC game дээр ингээд Valve одоо Steam гэдэргээл те буун гаруудаас байна. Тэгэхээр яг тэднэртэй ингээд зүгээр за Microsoft өнөөдөр юу хийж байгаа тэгвэл тэрийг би өнөөдөр илүү хийя гэж ингээд Nintendo зүгээр юм одоо catch up байдлаар те араас нь хөөсөн бол өнөөдөр Nintendo гэдэг компани баг байхгүй байсан баг. Тэгэхээр Nintendo яхаа аргагүй өөрийнхөө зах зээлийг бүтээх шаардлагатай болсон юм шиг зүгээр надад бол санагдсан. Өөрсдийнхөө зах зээлийг
бүтээн гэдэг нь бас юу гэсэн үг вэ гэхээр хоёр арга байгаа тий. Эхнийх нь болохоор за Microsoft эдгээр ингээ бүгд хоорондоо ингээ спекерээ ингээ алдчихин тий. Би бол ингээ өөрийнхөө зах зээлийг бүтээнэ. Тэр нь болохоор яг түрүүний хоёлынгийн ярьсан энэ нөгөө portability буюу одоо зөөвөрлөх чадвар тий. Ямар нэг team device гаргаад тэр device нь за гэртеж тоглож болно, гадааж тоглож болно, аялаар явхаж тоглож болно ийм device-ыг бий болгосон. Тэр нь өөрөө амар тийм шин соддон байсан тий. Тэгээ хоёрт нь болохоор өөрийнхөө тоглоомнуудыг зориуд яг тийм нэг хаалттай экосистемд оруулаад өөрөөхөө гаргасан тэр IP тоглоомнуудаа зөвхөн яг Switch дээр тоглуулах тэр боломжийг бий болгосон. Хэрвээ зарим хүмүүс яг ярьдаг гэж магадгүй те. Ягаад одоо энэ Mario ч юм уу, Zelda ч юм уу, Pokemon ч юм уу тоглоомнуудаа ингээд өөр газар одоо оруулчих болохгүй мэ те. Өнөөдөр би Xbox дээр тавьчих болно, PS5 дээр ингээд тавьчих болно, Steam дээр тавьчих болно ингээд тоглох юм бол эн чинь илүү орлого оруулж ирэх юм биш үү? Магадгүй тэр бол богино хугацаанд бол үнэн байж магадгүй. Тэгвэл урт хугацаанд тэр чинь нөгөө өөрөөхөө яг тэр нэг аюу одоо competitive advantage гэж ярьдаг те. Тэр өрсөлдөх чадвараа одоо тэр том tech компаниудад ерөнхийдөө алдах боломжтой гэж харсан учраас зориуд ийм хаалттай экосистемтэй байснараа өнөөдөр ч гэсэн одоо яг энэ тоглоомны ертөнцид манай хүн бол том тоглогчдын нэгээр үлдсэн байна гэж бол харж байгаа юм. Мөн дээрээс нь одоо энэ өөрсдийн бүтээгдэхүүний борлуулалтыг бас бүүсэлж өгч байгаа байх тий. Окей. Тэгсэн байна. За баярлалаа. За чиний сэдв рүү оръё. За тэгвэл нэгэн тойлоо хальт баг Apple том big tech гэж ярьсан юм чинь тэрийг яриа те. За чи хэлсэн Apple $100 тэрбум Америкт хөрөнгө оруулалт нэмж одоо хийж байгаа гэж хэлсэн те. Тэгэхээр энэ талаар чи эхлээд яриач. За тэгэхээр 2025 онд бол Apple компанийн зүгээс бол Америкийн нэгдсэн улсад 500 тэрбумын хөрөнгө оруулалт хийн буюу үүрээ дамжуулж өөрсдийн компанийн одоо хангамжийн сүлжээ гэж нэрлэдэг байгаа тэр компаниудын Америкт төвлөрүүлэх мөн дээрээс нь 20,000 гаруй ажлын одоо байрыг бэлтгэх зорилгоор Америкийн нэгдсэн улсад амьдарч байгаа хүмүүсээр одоо бүрдүүлэх зорилгоор 500 тэрбумын одоо хөрөнгө оруулалтыг хийнэ гэж хэлсэн бол яг өнгөрсөн 7 хоногт энэ дүнгээ 100 тэрбумаар одоо нэмэгдүүлэх буюу одоогийн байдлаар бол 600 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг бол Америкийн нэгдсэн улс руу 2025-аас 2029 оны хооронд хийнэ гэж төлөвлөж байгаа юм билээ. За окей. За тэгэхээр ерөнхийдөө за одоо шин засаглал Америкт ингээд бий болсноос хойш ерөнхийдөө за тарифын зөндөө олон яриануд гарч ирж байна. Одоо патриотик байдал гэхээсээ илүүтэйгээр ерөнхийдөө Америкийн ингээд том big tech компаниудын үйлдвэрлэлүүдийг илүү одоо onshore буюу те Америкийнхаа ингээд одоо хөрсөн дээр ингээд буцаад авчирья гэсэн ингээд зөндөө олон тийм бас policy-нууд ерөнхийдөө гарч ийн те. Тэгэхээр Apple компани $600 тэрбум буцаад одоо Америк улстай ингээд хөрөнгө оруулна гэж чи ярьлаа. Тэгэхээр энэ нь бусад одоо технологийн компаниудтай ингээд харьцуулахад одоо том commitment байна уу, жижиг байна уу, ер нь хаагур зогсож байна. Тийм, энэ дээр бол юу яаж байгаа хүмүүсээс эргэлзэж байгаа. Гэхдээ юун дээр эргэлзээд байна вэ гэхээр бүр $600 тэрбум тий асар их мөнгө тий. Яг уу бусад одоо томоохон big tech компаниудын хувьд юм уу, дотоодын том компаниудын хувьд мөн бас гаднаас одоо Америкт үйл ажиллагаа явуулж байгаа гадны компаниудын зүгээс бол томоохон хөрөнгө оруулалтыг хийдгээ. Жишээлх юм бол TSMC буюу Тайваны чипний одоо чип дизайны компани бол 40-60 тэрбум, Intel 100 тэрбум гэх мэтчлэн одоо өндөр дүнтэйгээр бол хөрөнгө оруулалтыг хийдэг. Apple бол 600 тэрбумын хөрөнгө оруулалт хийснээрээ энэ компаниудын хамгийн дээр нь зогсож байгаа буюу одоо хамгийн өндөр одоо дүнгээр хөрөнгө оруулалт хийсэн хамгийн нэг одоо номерын компаниудаар бол нэрлэгдээд энэ нь онцлогтой учраас одоо ингээд бусад гадны хэвлэл мэдээллийн байгууллагуудаар бол энэ сэдв тархаад байгаа. Мэдээж үргэлжлүүлээд яагаад энэ юу хийх болов те хөрөнгө оруулалтыг хийх болов гэдэг асуулт тулгарна. Энийг бол хүмүүс бол үндсэн судлаачид бусад одоо хэвлэл мэдээллийн байгууллагынхан бол 5 үндсэн юунд бол категорид хувааж үзэж байгаа юм байна лээ. Гэхдээ миний хувьд бол 5 биш бараг 3 байхад болох юм байна гэж утсан учраас тэр 3-ын талаар нь тайлбарлаж одоо өгөхийг хичээе. За тэгээ нэг нь болохоор мэдээж улс төрийн дарамт болон татварын бодлого зэргийг болвол энд ингээд нэг номер одоо хөрөнгө оруулах шийдвэр гэдгээр тайлбарлаад байгаа. Татварын хөнгөлөлт гэж орчуулж байна. За тэгээд Трампын засаг захиргаа болвол яг сүүлд 2025 онд бол Трамп
ерөнхийлөгч болоод болсныхаа дараагаар гадаадад үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын компани буюу одоо энэ Америкийн томоохон бийг технологийн компаниудыг бол Америк руу төвлөрүүлнэ буюу Америкт 100% үйлдвэрлэх боломжийг нь ханганаа. Хэрвээ та Америк нутаг дэвсгэр дээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж байгаа бол Америк руугаа ирж аюугаа хий, үйлдвэрлэлээ хий гэдэг үндсэн одоо санаа бодлогын хүрээнд бол энэтэй холбоотойгоор татварын одоо бодлого болон тарифын хэмжээнүүдийг бол тогтоож өгсөн. Энд бол мэдээж том биг технологийн компаниуд буюу Microsoft, одоо Intel, мөн дээрээс нь Apple зэрэг компаниуд, Tesla зэрэг компаниудад бол ингээд орж байгаа. Тэгээ Apple дээр бол хамгийн сүүлийн тоогоор бол бараг нэг iPhone-оос 10-аас 15% дүнг бол нэмэгдүүлнэ гээд наадхан дээр чинь сая зүгээр ингээ хайлт ярихад нөгөө за 2025 гэсэн тий. Гэхдээ нэг хэсэг бараг 100% болцсон байсан шүү дээ хэцэд дээр. Тэгээ ингээд ярангууд за нэг iPhone ч өнөөдөр $1000 гээд тэнгууд Америк руу очингууд бараг $2000 болчих гоо тий. Тэгсэн чинь яг тэр үед нөгөө Америк чинь Солонгост болохоор нэг 20-25% татвар тавьсан. Тэгэн гот нөгөө манай Samsung гоц чинь болохоор $1000 ихээр чинь 20% гэхээр нэг 1200-аар Америкт очих гоод тэгэн гот шууд нөгөө эцсийн хэрэглэгчдэрээ хэрвээ тэр бүх татврын нь одоо нэмэлт нь шууд нөгөө нэг шингээд ингээ орчих юм бол манай утас чинь хамаагүй хямдхан болчихж байгаа. Тэгэн гот тэр ингээд бас мэдээнээс болоод манай компаниас хувьцаа тодорхой хэмжээгээр өсчихсэн. Зүгээр хальт тэрийг санахад одоо ингээ буцаа 20-20 болцсон байна за. Окей. Тэгээ хоёр дахь шалтгаан нь бол яагаад ингээ мөнгө ингээ их хэмжээртэй энэ чинь мөнгө өгнө гэсэн үг биш шүү дээ тий. Одоо их хэмжээгээр ингээ хөрөнгө оруулах болчваа гингүүд нөгөө хангамжийн одоо сүлжээний эрсдлийг бууруулах буюу өөрөөр хэлэх юм бол Apple-ийн одоо ингээд бараа бүтээгдэхүүн бидний хамгийн сайн мэддэг iPhone ухсралтаа бол хятад Тайван зэрэг улсуудад бол хийж байгаа. Мөн дээрээс нь сүүлд бол хоёулаа өмнө ярилцсан энэтхэгт бол нэг 20% орчмын ухсралтыг хийж гин те. Тэнгүүд бараа бүтээгдэхүүний түүхийн эд нь бас хятадаас хамааралтай байна. Мөн дээрээс нь одоо Samsung-аас бол дэлгэцээ хийлгэж гин. За тэгээд үндсэн нөгөө чипээ бол дизайн одоо загварчлагтай бол зөвхөн Америкт загварчлал ингээд буюу ингээ олон улсаас хамааралтай. Ялангуяа түүхийн эдэн аваад үзэх юм бол хятад улсаас хамааралтай болчихж байгаа болохоор нөгөө Америкт үйлдвэрлэв яг хөө ингээ Америкийн брэнд мөн үн. Гэхдээ яг эдийн засгийн ашиг, инновацийн ашиг харах юм бол бусад улсуудаас ингээд Apple хамааралтай болчихж байгаа болохоор өөрсдийнхөө одоо үйлдвэр Трампын өөрийнх нь гаргасан бодлоготой уялдуулахын тулд өөрсдийнхөө үйлдвэрийг Америкт одоо барих гэдэг учраас ингээд өндөр хэмжээний дүнгээр одоо хөрөнгө оруулалтыг бол нэмэх гээд байгаамаа гэдгийг бол гаргасан. Тэгээ яг хуу мэдээж энэ дээр дахиад хүмүүс сумаасан байдлын ажлын байр нэмэгдүүлэх, тэгээ нийгмийн хариуцлагын хүрээнд хиймэл оюуны хөгжүүлэлтийг дотооддоо төвлөрүүлэх гэх мэтчлэн гэхдээ энэ дээр бас нэг ингэ санаа байгаа нь яг хуу нөгөө сая бас дурдлаа Америкт үйлдвэрлэв гээл юу ч юм бол үгч мал одоо бол нэлээд трендээ болцсон. Ихэвчлэн дандаа Америкийн компаниуд дандаа Америкт үйлдвэрлэв гэдэг брэнд лого гаргахыг хичээдэг болсон цаг үед бол Тим Кук болон тэдний багийнхны зүгээс бол Америкт үйлдвэрлэв гэдэг логог ашиглахыг хүсэж байгаа юм биш үү гэдэг одоо үндсийг бол хүмүүс гаргаж ирж илээ. Тэр гэхдээ бас ингээд яг утсаа ингэж харах юм бол дотор ингээд хоёр хуваад байдаг те. За designed by Cupertino, California ч юм уу те. Тэгсэн мөртлөө manufactured by China ч юм уу те. За тэгэхээр ерөнхийдөө бол ойлголоо. Тэгэхээр нөгөө нэг нийлүүлэлтийн хэлхээ гэдэг лөө supply chain. Одоо global supply chain бол тэгтээ тэргүй хамааралтай юм байна. Тэгтээ 600 тэрбум доллар буцаад ингээд одоо Америкт хөрөнгө оруулснаар энэ олон manufacturing plant эдрийг ингээд бас барьснаар тэр хамаарлыг бол багасгаж байгаа. Тэгтээ яг 100% бол бас багасгах нь бол арай тодорхой биш байгаа юм байна тий. За миний сэдв рүү ороход байвал таны сэдв болохоор таны хоёр дахь сэдв чинь за бас одоо нэг хэсэг шуугаад амжлаа. Tesla одоо Elon Musk гэд 30 сая биш 3 тэрбум биш 30 тэрбумын одоо юу өгч одоо юу гэх юм бэ? Цалин өгч буцаад ажлыг нь хийлгэнэ гэдгсэн. Тэг яагаад 3 тэрбум доллар байсан ч гэсэн хүн байлаа тийм. Тэгсэн чинь манай 30 тэрбум доллар аавна гэд. Тэгээд зүгээр хүмүүс ингээд яагаад энэ амир нийтдээ санагдаад байгаа гэхээр Tesla-гийн одоо board гэдэг туз гэж байна тий. Тэр тузынх нь ингээд өгсөн шалтгаан нь болохоор Elon Musk чи ингээд буцаад Tesla дээр хурж ирээд тий. Жохон ингээд ажил хийгээд өгөөч. Одоо компанидаа ингээд жохон тий одоо фокус ингээд хийгээч. Тэгэх юм бол ингээд чамд 30 тэрбум доллар өгье гэхээр тэгэхээр тэр амир нэттэй яг зарим хүмүүс яаж харж байгаа гэхээр би ингээд тэгвэл ажиллаа ингээд жоохон баг хийгээд жоохон сатаараад өөр ингээд хийгээд байх юм бол манай компани намайг
одоо тэгсний төлөө одоо Мөнгө өгөх юм шүү, шангах юм уу тий. те тэгж яг хуу илүү харж байгаа. А за яг хуу тэгтээ илүү зүгээр сериосны талаар ингээ хараад үзэх юм бол яа харахгүй Elon Musk ч өнөөдөр маш олон компани тэ захирлыг ингээ хийж байгаа. Ерөнхийдөө маш завгүй хүн. Тэр бол зөвхөн Tesla гэдэг компаниас өөр SpaceX гэдэг компани байна. За Twitter гэдэг тэ одоо бол X гэдэг болсон. За тэгээд XAI гэдэг одоо нэг Grok гэдэг тэ одоо хиймэл авийнхны хэлэлээ модельийг хүртэл ингээ хийгээ явж байгаа. За та нарын сайн мэдхгүй байж магадгүй нөгөө Boring компани гэж бас байдаг. Тэгээ Boring компани дээр бас байна. Ингээ ерөнхийдөө 5 6 компани бол яг захирлыг ингээ хийгээ явж байна мэдээж маш заагүй. А тэгээ тэрэн дээр нэмээд сая бас те нөгөө Doge гээд бас Америкийн засгийн газар Трамп эдэртэй coin эдэргээд бас зөндөө олон юмс хийгээд ингээ яваад исэн чинь манай хүний бас яг одоо Tesla дээр зарцуулах цаг нь бол багассан байсан юм шиг байгаа юм. Тэгээ тэрнээс болоод дөнгөж сая нөгөө Magnificent 7 гэдэг 7 технологийн компани өөрсдийнхөө удирдлагынхаа тайланг тавихад тэн дээр нэг компани бол яг тийм сайн байж чадаагүй. Тэр компани бол яхаарахгүй хасахтай байсан ингээ Tesla тий. Тэгэхээр Tesla бол өнөөдөр яхаарахгүй тийм сайн үзүүлэлттэй бол биш байгаа. Тэрэн дээр яг олон бас нөгөө reason-уудын шалтгаанууд байна тий. Эхний шалтгаан нь болохоор за борлуулалт нь бол хамаагүй багассан байна. За тэгээд Tesla-гийн хувьцаа бол энэ жил 25%-аар унсан байна. За тэгээд өрсөлдөөн маш өндөр байна. Хоёулаа 2 дугаарыг өмнө ярьлаа тий. Tesla одоо BYD тий цахилгаан машин дээр хин тэргүүлэх вэ гээд Tesla ч н одоо тухайн үед маш өндөр ингээ зах зээлийн хүчтэй өндөр хөвтэй байсан бол өнөөдөр Америкт аль хэдийн 8% руу бишээ Хятад руу 8% руу унтсан. BYD-гээ дөрсөлдөгч нь болохоор Хятадд ингээ тэргүүлээд 21% болцсон байна. За нэг хэсэгт болохоор дэлхийд хамгийн их одоо цахилгаан машиныг үйлдвэрлэдэг борлуулалтаараа тэргүүлж байсан бол энэ жилээс эхлээд BYD-д тэр одоо юугаа одоо тий алдсан байгаа жишээлэн за тэгээд Tesla гэдэг компани чинь өөрөө дэндүү өндөр үнэлгээтэй компани байгаад байна л да 1 триллион тий 1 триллион үнэлгээтэй компани гэдэг чинь зөвхөн цахилгаан машин хийгээд тэр үнэлгээг авч дийлэхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд өөр шин содон юмнууд инновац хийх хэрэгтэй байгаад байна. Тэр нь болохоор хиймэл оюухан юм уу роботикс юм одоо юу юм те тийшээгээ бас маш их цаг хугацаа ингээд зарцуулах хэрэгтэй. Тийм учраас туз бол яа харахгүй ингээд толгойн гашлаад за Elon Musk чи буцаад хурж ирэх хэрэгтэй. Хурж ирэхдээ 30 тэрбум доллар яг шууд ингээ мөнгөөр бас өгч байгаа биш те. Энэ бол яг нөгөө хувьцаагаар өгч байгаа. 96 сая одоо restricted хувьцаа restricted гэдэг нь болохоор тодорхой хэмжээнд чи тэр хувьцаагаа одоо маркетад буцаад зарж арай болохгүй 2027 он хүртэл чи заавалчгүй яг Tesla-д одоо за 100% цаашин те ямар ч лсэн одоо фокус хийж чадах юм бол энийг буцаага чамд өгнө гэж байгаа. Миний санджаар өнгөрсөн жил лөө нөгөө дахид бас нэг 50 эдэм тэрбум одоо долларыг өгнө гэд мэдээ явсан шүү дээ Tesla-гийн зүгээс улс төрлөө ингээд хамааралтай болчиход байна. Бараг дахиад ажиллаа хий гэд тэгээ өгөөгүй юм. За тэр бол origin story гэдэг шиг те. Түрүү жил тэр маш том мэдээ болсон. Тэгвэл үйл явдал нь бол 2018 онд эхэлсэн юм байлээ. Тэгэхээр 2018 онд чинь вэ штэ Tesla гэдэг компани өчүүхэн компани байсан. Яг одоогийнхоо ингээ үнэлгээтэй харьцуулбал одоо 1 триллион доллар 2018 онд болохоор 55 тэрбум доллар тий хамаагүй бага байсан. Хэд дахин бага чинь тий. За тэгээд жилийнх нь орлого нь болохоор 20 тэрбум доллар. Тэгээд нөгөө нэг EBITDA гэж ярьдаг тий. Тэр үзүүлэлтээр болохоор 1.5 тэрбум доллар байсан. За тэр үед тэгсэн чинь яасан бэ гэхээр Tesla-гийн туз ийм шийдвэр гаргасан. За за Tesla-гийн туз Elon Musk хоёр хамтдаа тэр шийдвэрийг гаргасан байж магадгүй те. Elon Musk хэлэхдээ би Tesla-гаас нэг ширхэгч долларын цалин авахгүй. Тэгэхээр яг одоо жилд авах Elon Musk-ийн ингээд цалин $0 байсан. Тэгтээ би performance based одоо яг өөрийнхөө ингээд үзүүлэлтэн дээр тулгуурласан одоо юу reward авнаа гэд. Тэгээ тэр одоо reward нь яасан бэ гэхээр 12 ийм транчтай байсан. Транч гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр би өнөөдөр Tesla-гийн үнэлгээг одоо тэд хэмжээнд аваачих нийт одоо орлогын одоо тийм хэмжээнд аваачих юм бол би тэчнээ хэмжээний одоо хувьцаа ингээд авнаа. Тэгээ тэр хувьцаа нь болохоор тэчнээ хэмжээний одооны одоо долларын үнэлгээтэй болно ч юм уу те. Тэгж бол ярьж байсан. Тэгэхээр 12 транч гээд хамгийн ихнийхэн транч нь болохоор үнэлгээ 100 тэрбум доллар хүргээд орлого нь 20 тэрбум доллар болох юм бол би транч нэгийг одоо авч хүртнэ. Тэгээд транч болгон дээр болохоор нийт Tesla-гийн
нийт одоо Tesla-гийн хувьцааны 1% явж байгаа. Тэгэхээр чи 12 транчийг авах юм бол 12% одоо хувьцаа эзэмшигч болно гэсэн үг байхгүй юу? 12 дахь транч нь болохоор нийт үнэлгээ нь $600 тэрбум. Тэгээд нийт орлого нь болохоор $175 тэрбум байсан. Тэрбум шүү дээ, тий? Тэрбум доллар. Тэгэхээр чи өнөөдөр шууд асуун те. За тэгвэл өнөөдөр Tesla-гийн буюу эсвэл 2021 2022 он бол одоо Tesla-гийн хамгийн өндөр жилүүдийн бас нэг байсан. Тухайн үед хамгийн өндөр үнэлгээ нь хүрч ирсэн нь болохоор $1.3 триллион байсан. Тэгэхээр транч 12 нь болохоор $650 тэрбум үнэлгээ хүрэх ёстой байсан чинь тэрийг 2 дахин болсон байгаа байхгүй юу? Гэхдээ Elon ч нь болохоор ингээд амар тийм бас маркетинг гай те айгүй их нөгөө нэг зах зээл дээр ингэж хайп явуулж идэг. Тийм ч учраас тузан зөвхөн одоо үнэлгээ компани үнэлгээ хүргэх биш чи бас яг үзүүлэлтээрээ бас тодорхой хэмжээнд хүрэх ёстой гэд орлоготой нь бас ингэж нөгөө нэг уйж өгсөн байгаа байхгүй юу. Тэгэхээр нийт орлого нь болохоор $175 тэрбум хүргэе гэд тэгсэн байхад Elon $100 тэрбум бол бас хүргэж чадсан юм байлээ. Тэгээд манай хүн 2023 онд те за би ингээд хүргчлээ транчуудыг бүгдийг ерөнхийдөө ингээд авчлаа одоо би ингээд мөнгө авъя гэсэн чинь тухайн үеийнхаа тэр нөгөө нэг 12% хувьч нь болохоор яг доллар руу шилжүүлэхээр $56 тэрбум болж хувирж байгаа байхгүй юу. Тэгээд за баярлаа Elon би ингээд $56 тэрбум ингээд авъя гэтэл Department of Justice гэдэг DOJ буюу монголоор орчуулах юм бол хууль зүйн яам тий. Хууль зүйн яам нь болохоор байж байгаарай. What? Юу болоод байна те? Ямар ч хүн өнөөдөр $56 тэрбум авч болохгүй. Чи одоо хинж байсан we don't care те. Тэгээд тэд нар өөрсдөө шалтгаанаа яаж гаргасан бэ гэхээр за яг мөнгө авж байгаа гэхээс илүүтэйгээр чи тухайн яг энэ тууцтай 2018 онд хийсэн энэ дийлийг хийж явахдаа чи хөрөнгө оруулагчдад яг энийг одоо товч бөгөөд тодорхой байдлаар үнэхээр хүргэж чадсан уу гэдгээр нь ингэж бариад энэ $56 тэрбум авах байсан тэрийг өгөгдлийг болохоор ингээ блоклсон байгаа байхгүй юу. Тэгээ өнөөдөр хүртэл блоклогдсон байгаа. Аваагүй гэсэн үг. Аваагүй байгаа. Тэгэхээр чин тэгээ буцаад 30 тэрбум авах юм аа гэдэг байна. Тэр $56 тэрбум өнөөдөр хууль зүйн яамнаас блоклогдсон байгаа учраас Tesla-гийн тууз интерн байдлаар за тэр ингээ блоклогдсон байгаа учраас чамд одоо $30 тэрбум одоо арай өөр байдлаар өгөө гэж нөө carve out хийж өгсөн юм байлээ. Тэгвэл хэрвээ одоо тэр хууль зүйн яам DOJ дээр тэр кейс нь апил болоод тэгээд Elon Musk ингээд яг дийлээд $56 тэрбум буцаад авна штэ. Тэгэх юм бол энэ $30 тэрбум авахгүй юм байлээ. Тэг 30 тэрбум үүд чинь хэдэн төгрөг юм бэ? $30 тэрбум гэдэг бол бас маш их мөнгө. Чи өмнөх дугаар дээр $250 сая ингээд ямар их мөнгө вэ гэдэг. Тэгсэн чи өнөөдөр хоёлаа тэрбум олсон $30 тэрбум ингээд яриад байна. Тэгэхээр энэ бас айгүй тэг баг философикал асуулт те. Ер нь ямар нэгэн хүн хэн байсан ч хамаагүй тэр хүний цалин $30 тэрбум байх нь ер нь одоо шудраг юм уу? Баг шудраг юм уу те. Тэгж харж байгаа. Тэгэхээр яг зүгээр put it into perspective гэдэг шиг ингээд зүгээр хараад үзэх юм бол Америкийн дундаж цалин болохоор нэг $62,000 байгаа юм бэл те. Одоо Америк хүний дундаж нэг жилийн цалин бол нэг $62,000 те. Тэгэхээр тэр компани одоо Elon Musk $30 тэрбум авч ийнэ гэдэг чинь тэр хүнээс нийтдээ 483,000 дахин илүү цалин авч байгаа байхгүй юу? Зүгээр дундаж цалин авдаг хүнээс Америк хүний дундаж цалингаас 483,000 дахин илүү одоо ингээд цалин авч байна. Тэгэхээр нөө income inequality гэдэг чтэй тэгш ирэх байдал дээр бол ингээд ерөнхийдөө жоохон алдагдчихж байгаа. Capitalism бол ингээд хитрхи нэг тийшээ явж гин ч юм уу те. Тийм байдал харж байна. За чи тэгвэл Tesla-д ажиллаж байгаа хүмүүс тэр бас сонирхолтой те. Өнөөдөр яг Tesla-д ажиллаж байгаа дундаж цалин болохоро нэг $107,000 байгаа юм билэ. Тэгэхээр Tesla-д ажиллаж байгаа дундаж цалинтай хүнээс нэг 280,000 дахин илүү цалин авч байгаа заяа. За тэгээ 3 дахь статистик нь болохоор Elon Musk-тэй одоо ингээд ижил төрлийн ажил хийдэг буюу одоо Америкийн Fortune 500 ингээ компани одоо CEO буюу яг гүйцэтгэх захирлыг ингээд албан тушаалыг хасж байгаа хүмүүсийн цалин дундч нь болохоор нэг $16 сая байгаа. $16 сая бас маш их мөнгө штэ. Тэгэхэд $30 тэрбум гэдэг чинь бас л тэр хүмүүсээс 1800 дахин одоо өндөр цалин байна. Тэгэхээр
миний хувьд бол хариултыг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ одоо маш их бүх байна. За сүүлийн сэдв үү те? За NASA саран дээр юу игээд байна? Цөмийн реактор байгуулсан те. За чи тэр талаар жоохон гисэн өнгөрсөн 7 хоногт тийм. За яг юу болоод байна тийм. Нэг жоохон интро явъя те. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногт бол NASA-гийн зүгээс 2030 он гэхэд 100 киловаттын хүчин чадалтай 100 киловаттын хүчин чадал гэдэг чинь одоогоор нэг 80-аас 90 айлыг бол цахилгаан тоогоор хангах чадалтай тэм цөмийн реакторыг 2030 он гэхэд саран дээр байршуулна гэсэн мэдээг бол явсан. Өмнө нь бол юуны NASA-гийн бас багаас 40 киловаттын хүчин чадалтай юуг цөмийн реакторыг бол сарлуу хөөрөх туршилтанд бол орж исэн юм билээ. Судалгаанд бол орж исэн. Энэ удаад бол 2030 он гэхэд бол хөргөнө гэсэн мэдээллийг гаргасан байна. За тэгээд энэ цөмийн реактор саран дээр тавина гэж юм те. Ер нь энэ яг шин технологийн дэвшил юм уу? Эсвэл өмнө нь ийм ижил үйл ажиллагаа явагдаж байсан уу? За тэгэхээр 2008 оноос хойш бол энэ цөмийн реакторыг шилжүүлэхдээ сарлуу хөөрөх судалгаа бол нэлээд хүчийг авч эхэлсэн юм байлээ. За тэгээд ер нь эндээс яг цөмийн реактор мэдээж бол сарн дээр байхгүй шүү дээ. Одоо бол тий. Тэнгүүд яагаад хөрөх гээд байна вэ гэдэг тий асуулт байгаа шүү дээ тий. Яагаад хөрөх гээд байна гэхээр 2030 он гэхэд болвол сарн дээр судалгааны бааз байгуулна. Одоогийн ажиллаж байгаа баазаас бол дэвшилтэд судалгааны баазыг бол байгуулна. Хүн юу яах очих боломжтой очиж судалгаа хийх боломжтой зэргийг бол судлана гэсний үндсэн дээр тэгэнгүүт сарн дээр 14 хоногийн хугацаатай сарны урчин гэж болт юм байна. За ер нь бол техник технологи ажиллах боломжгүй судалгааны бааз судалгааны ботууд бол таслах эрсдэл гардаг юм байна. Тэнгүүт зүгээр ингээд бодоод үзэхэд нарны автангаар энерги авах боломжгүй. Ягаад тэгэхээр тэр 14 хоногийн хугацаанд бол тасалдчихж байгаа учраас тэгэхээр хамгийн зөв шийдэл нь бол энэ цөмийн реакторыг бол хөөргөхөө гэж гаргаад байгаа юм билээ. За мөн дээрэс нь бас энэ яагаад вэ гэдэг асуултыг бол хоёрдугаар шалтгаанд гаргаж үзэж байгаа. Тэнгүүд бас яг Америк нэгдсэн улсын NASA-тай адилхан Хятад Оросын хамтарсан баг бол цөмийн реакторыг бол сарлуу байрлуулна. Сарны судалгааны хөгжлийг бол хурдсанаа гэж үзсний үндсэн дээр энэ атомын цахилгаан атомын реакторыг бол хамтарсан багийн зүгээс бол хөөрөх гэж байгаа юм байна. Тэнгүүд мэдээж геополитикийн асуудал ярих юм бол Америк нэгдсэн улс дахин энэ дээр бол анхдагч нь байна гэж үзсэн учраас энэ төслийг бол хурцсаж байгаа юм байна. За сүүлийн асуулт тэгээд ер нь цөмийн реакторыг саран дээр яаж аваачих вэ? За тэн дээр нь бол хэрхэн мэдээж хөөргөж байрлуулах вэ гэдэг асуулт үүсэж байгаа. Мэдээж энэ дээр бол маш олон компаниуд оролцож байгаа. Дизайн загварчлал нь ямар байх юм тэнд очиод ядаж ингээд юу яах юм уу доктортой байрлаж чадах юм уу үйлдвэрлэл нь яаж явах юм гэдэг үндсэн асуултууд нь явж байгаа. Тэгээ энэ дээр мэдээж сая хоёлынгийн ярьдаг шиг Elon Musk-ийн SpaceX, Starship, Blue Origin, Blue Moon зэрэг ингээ компаниуд ажиллаж байгаа. Гэтэ ер нь хэрхэн авах процесслох дараалал нь болохоор эндээ үйлдвэрлсэн юугаа тэр реактораа хөөргөх гэдэг л үндсэн бусад хиймэл дагуул хөөрөгдөхтэй ижлэхэн процесс бол явах юм байна. Окей. 30 он гэхэд сарн дээр ирчим хүчтэй болчих юм билүү тий. За окей. Тэгээд энэ 7 хоногийн манай хуулийн бэлдсэн мэдээлэлүүд дуусж байна. Тэг удахгүй бас deep dive юм тий. Entry level job буюу шинжээч анх орж ирж байгаа хүмүүсийн нийт 50% ерөөхдөө алга болно гэж бол харж байгаа юм билээ. Ингээ хайлтын системд ч юм уу юу ажлын байраа алдах гэдэг юм уу? Эсвэл нэг робот гарч ирээд миний хийдэг ажлыг авах гэдэг юм уу Тэгэхээр энэ жил нийтдээ 15 мянган ажилчтай цомгтгсан байна жишээ. Тэгвэл юу хийвэл та болон бусад хүмүүс өөрийнхөө ажлын байрыг алдахгүй байх боломжтой вэ гэж харж байна вэ? Энэ бүр амар хэцүү асуулт Яг үндэ. За тэгэхээр ер нь
Таны хувьд бол илүү харьцангуй одоо энэ салбарын чиглэлээр ажиллаж байгаа гэж би бол харж байна. Тэгээ ер нь энэ сэдвээр маш олон одоо маргаантай асуудлууд бол 2000 ялангуяа ковидын дараа бол маш их эрчимжиж байгаа тий. Маш олон судалгааны байгууллагуудын зүгээс бол хэмэл оюун ухаанд одоо өртөх эрсдэлтэй буюу орлох эрсдэлтэй энэ ажлын байруудын жагсаалтыг бол гаргаж тавьж байгаа. Одоогийн байдлаар мөн дээрээс нь хэмэл оюун ухаан одоо хүний ажлын workflow-д хэрхэн оролцож байгаа гаргаж байгаа судалгаануудыг гаргаж тавьж байгаа. Хоёлаа мэдээж энэ судалгаануудыг бол яриад байвал дуусахгүй. Тэгээ миний хамгийн ихний асуулт бол ер нь одоогийн энэ AI хөгжлийг одоо хурцсагж байгаа том big tech компаниудын одоо боссууд гэх юм уу одоо энэ үндэслэгч одоо захирлууд ер нь энэ сэдвийг юу гэж харж ийн вэ гэдэг талаар танаас хамгийн түрүүнд асуух гэсэн. За гоё асуулт байна. За big tech компаниудыг ингээ харах юм бол за Amazon байна тий. За нөгөө OpenAI, ChatGPT байна. Тэрнээс гарсан Anthropic байна. За тэгэл Microsoft мэдээж бид нэр хизээч Nvidia-г мартаж болохгүй байсан байгаахыг. Тэр энэ хүмүүс юу гэж хэлж байна гэхээр зүгээр ингээ хараад үзэхээр консенсус ер нь бол алга. Бүгд ингээд шал өөр ерөнхийдөө байр суурьтай бол байна тий. Тэр нэлийн юм тийм өргөн байр суурьтай байна. За Amazon-ы Andy Jassy гэдэг чинь хүн байна тий. Тэр хүний хэлж байгаагаар бол ерөнхийдөө одоо хэмэл оюун ухаан бол одоо ажлын байрыг бол орлох ер нь бол нэлийн орлох шинжтэй. Тэгээд зарим ажлын байрыг бол одоо transform буюу ингээд өөрчлөн тий. Тэгээд тэрийг чинь Amazon-ы ингээд одоо хийж байгаа үйлдэлээс бол ингээд харах боломжтой. Ерөнхийдөө бол аль хэдийн бас ажлын байруудыг бол ингээд цомготоход бол эхэлсэн. Тэгээд нийт одоо өөрийнхөө яг Amazon дотор ингээд болж байгаа үйл ажиллагаандаа ингээд зориулаад 1000 гаруй тий хэмэл оюун ухааны ингээд төхөөрөмжүүд төлүүдийг ингээд аль хэдийн одоо өдөр тутмынхаа ингээд ажлуудад ингээд хийгээд эхэлсэн юм билээ. Тэгэхээр манай хүний ингээд харж байгаа бол ерөнхийдөө бол одоо ажлын байр бол багаснаа гэж бол за Andy Jassy бол харж байна тий. Тэрнтэй яг адилхан одоо Anthropic-ийн гүйцэтгэх захирлаа Dario гэдэг хүн байна. Dario бол тэрнээс илүү одоо pessimistic ингээ байгаа юм билээ. Тэгэхээр тэр хүн юу гэж харж байна вэ гэхээр яг илүү одоо entry level job буюу те яг одоо их сургуулаа ингээ төгсөөд, магистраа төгсөөд, доктор ингээ төгсөөд, ерөнхийдөө сургуулаа төгсөөд яг одоо ажлын одоо хөрсөнд ингээ буугч байгаа хүмүүсийн тэр хийж байгаа ажил бол илүү нэг тийм давтамжтай, repetitive те арай нэг тийм шийдвэр гаргах одоо төвшөнд хүрээгүй одоо тийм хүмүүс байгаа шүү дээ те. Тэр хүмүүсийн ажлын байр бол одоо маш өндөр хувиар ерөнхийдөө багасч магадгүй гэсэн тийм айдсыг бол яг одоо зах зээл дээр бол ингээ тэр сигналыг бол ингээ нэлээд түлхээд байна тий. Тэр хүний хэлж байгаагаар бол нийтдээ за дараачийн 5 жил in the next 5 years буюу одоо дараачийн 5 жил бол одоо entry level job буюу шинжээч анх орж ирж байгаа хүмүүсийн нийт 50% нь ерөнхийдөө алга болно гэж бол харж байгаа юм билээ. За Microsoft-ыг ингэж харах юм бол за Microsoft-ийн Satya Nadella тэгээд Microsoft компани хийж байгаа үйл ажиллагаанууд өнөөдөр яг ингээ хоорондоо жоохон атоц буюу жоохон өөр харагдаад байгаа. Яг ингээ Satya Nadella-гаас өөрөөс нь ингээ за хэмэл оюун ухаан ажлын байранд одоо хэрхэн одоо нөлөө үзүүлэх вэ гэхээр манай хүн бол айгүй тийм өөдрөг байдалтай байгаа. Өө нь бол ингээ те ажлын байрыг бол ихсгэнэ те одоо бидний ингээ ажиллаж байгаа хийж байгаа хүмүүсийн ингээ бүтээмжийг бол ингээ сайжруулнаа ингэж харж байгаа. Тэгвэл Microsoft-ийн өөрийнх нь ингээ хийж байгаа үйл ажиллагааг ингээ харахаар манай хүмүүс чинь дөнгөж цаг ингээ тайлангаа гарсан чинь амар өндөртэй зөндөр ингээл рекорд хийгээл өөрийнх нь ингээл хувьцаа нөсөөл борлуулалт нь ихсэл бүх юм амар сайн байгаа юм мөртлөө бас маш олон хүмүүсийг ингээд халаад байна тий. Тэгэхээр энэ жил нийтдээ 15 мянган одоо ажилчтай цомгтгсан байна жишээ нь. Тэгэхээр ингээд манай хүний гүйцэтгэх захирлынх нь яг хэлж байгаа үг Microsoft-ийн өнөөдөр хийж байгаа одоо үйл ажиллагаа хоёр хоорондоо жоохон цогцох зөрчилдөд байна. За тэгээд хамгийн сүүлд нь хэлэхэд Jensen Huang буюу Nvidia-гийн одоо founder бол хамаагүй өдрөх те манай хүний гол одоо ярьж байгаа философи нь болохоор за хиймэл оюун ухаан ингээд бүтээмжийг маш сайн одоо ихсэж гин бүтээмж ихснээрээ тухайн компани бол ингээд орлого те бүх юм ингээд ихсэж гин орлого нь ихснээрээ тэр хүмүүс бас илүү инновац ингээд шинэ ингээд санаа бүтээгдэхүүн гаргахад маш их ингээд одоо ресурстай болно тэгснээрээ тэр компани чинь илүү өргөжин компани ингээд өргөчих юм бол мэдээж одоо хүнийг илүү ажлын байр илүү нэмэгдэнэ. Тийм учраас хэмэл оюухан бол одоо тий ажлын байр бол нэмэгдэнэ гэд. Ингээд ерөнхийдөө бүх хүмүүс шал өөр ингээ байр суурьтай байгаа болохоор миний ажилласнаар ер нь бол яг ирээдүйд ер нь хэмэл оюухан ажлын байр хэрхэн одоо нөлөөлөх вэ гэдэг асуултыг яг одоо хариулахад бол маш хэцүү л байгаа юм шиг үлээ. За
Тэгвэл хоёлаа зүгээр жоохон энгийнээр бодоод үзье заа юу. Яг одоогийн байдлаар одоо танай компани гэж ярих уу эсвэл танд гэх үү те одоо AI-ийн төлсүүдийг ер нь яаж ашиглаж байна? Та ер нь өдөр тутмын ажлын одоо хэмнэлд хэрхэн одоо хиймэл оюун ухаанаар одоо бүтээсэн одоо програмуудыг ашиглаж байна гэдгийг ярих юм бол За миний харж байгаагаар бол за би өнөөдөр бол нэг те хиймэл оюуханы тийм амар тултал нь бол ажилтдаг хүн гэж бол өөрөө бол хаардггүй. Би бол яг л одоо бусад хүмүүстэй ерөнхийдөө адилхан яг AI-г одоо хиймэл оюуханыг бол яг л бүтээмжээ ихсгэх байдлаар л ашиглаж байгаа. Тэрний үгс өгөхөр энэ LLM моделийг ингээл ашиглаад ChatGPT, Copilot одоо юу гэдэг те тэдний бүгдийг ашиглаад тэднэр луга ямар нэг асуулт тавих юм бол хурдан шийдээл тэндээс айгүй хурдан инсайтууд гаргаж аваад тэгэл тэрийг ингээл ажил руугаа хийж байгаа. За код бичдэг ингээд хүмүүс байх юм бол кодуудаа бас тийшээ ингээд өгч чинь те. Ерөнхийдөө хиймэл оюуханы 3 гэж хуваагаалаа юм байл л дээ. Эхнийх нь болохоор энэ LLM модель дээр те бүтээмжээ сайжруулах гээд хоёр дахь нь болохоор workflow байдлаар илүү ажиллана. Тэгээд гурав дахь нь болохоор бүр ирээдүйд арай өнөөдөр бол гарааг байгаа. Тэр нь болохоор agent гэдэг AI хиймэл оюуханы agent AI agent гэж ингээд 3 байгаа. Миний хувьд бол яг чиний асуултанд ингээд шууд хариулахад бол яг би тэр LLM дээр гатцсан байгаа. Workflow бидний сайн мэдхгүй ер нь LLM-ээр ажиллаж. Яг таны саяны 3 хуваадаг гэдэг асуултыг би бас харсан. Тэгээд эндээс улбалаад юу яхаар хүмүүс одоогийн байдлаар хүмүүс юу эхний асуулт бол ийм заяа. Яг өнөөдрийн байдлаар хиймэл оюун ухаан ингээд ухаанд ажиллаа алдсан хүн байна уу те эсвэл бол тэр ажлыг орлож чадхаар 100% орлож чадхаар хиймэл оюун ухаан зохион бүтээгдсэн үү? Гэхдээ энтэй улбалаад бас юу асуух гээд байна гэхээр таны сая ярьсантай ижлэхнэр одоогийн байдлаар юу яаж болох вэ? Хүмүүсийн ингээд бодолд юу орж ирж байгаа гэхээр ингээл нэг ингээ хайлтын системд ч юм уу те юу ажлын байраа алдах гэдэг юм уу? Эсвэл нэг ингээ робот гарч ирээд ингээд ажлыг ингээ булаах гэдэг юм уу? Миний одоо хийдэг ажлыг авах гэдэг юм уу те? Бүр эсрэгээрээ ямар нэгэн ингээд үйлдлийн систем, аппликейшнд бас ингээд ажлаа алдах гэдэг юм уу гэдэг асуулт бол хүн болгонд бодогдож байгаа. Тэгэхээр энэ дээр та яг юу гэж харж байна? Тэгээд хариулах юм бол. За тэгэхээр хүмүүс ерөнхийдөө юу гэж харж ийн вэ гэхээр дөнгөж цаавал 3 модель ярьстэй. За LLM буюу яг өнөөдрийн бидний хэрэгжилж байгаа одоо хиймэл оюуханы нэг төвшин. Хоёр дахь нь болохоор AI workflow, гурав дахь нь болохоор AI agent гэдэг. Тэгээд ямар одоо хаана байгаа гэдгээс ингээд шалтгаалаад одоо бидний ажил өнөөдөр яг одоо AI-д алдах уугүй юу гэдэг нь бол бас харагдаж байгаа юм шиг лээ. За тэгэхээр яг өнөөдөр те LLM байдал дээр бол ерөнхийдөө бол ажил бол алдахгүй гэж харж байгаа. Үр бүтээмжийг илүү нэмнэ гэж харж байгаа. AI workflow-уд те тэд нэр ингээ бий болоод ингээд эхлэх юм бол ажилд цомхогдохт нь те багасна гэсэн үг. Тэгэхээр яагаад бол нэг хүний бүтээмж маш ихсээд ирэнгууд тухайн ажлыг одоо 4-5 хүн хийх одоо шаардлага байхгүй. Одоо 5 хүний ажлыг нэг хүн хийх боломжтой болох ч юм уу те. Тэгэхээр ажлын байр цомхогдно. Тэгээ гуравт буюу AI agent-ууд ингээ бий болоод эхлэх юм бол баг тэр ажил өнөөдөр байхгүй болчих магадгүй гэж бол яг хүмүүс бол харж байгаа юм байна. Илүү пессимистик талтай байна те. Тэгэхээр ер нь бол хаана ямар ажил хийж байгаагаас шалтгаалаад энэ гурав бас хуваагдаж болох боломжтой юм байна гэж байна шүү дээ. За тэгэхээр яг LLM-ийг бол ингээд харьцангуй хүмүүс мэддэг болчихлоо. Таны хоёрдугаарх нь айгуу сонирхол татчихна AI workflow гэдэг. Энийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх юм бол зүгээр бүр хамгийн томоор нь харах юм бол LLM гэдэг нь угаасаа бид нар мэднэ өнөөдөр тайлбах шаардлагагүй. Мэдээллийг чамд ингээ хүргэж өгч байгаа. Хоёр дахь нь болохоор AI workflow гэдэг нь болохоор чиний таскуудыг чи хэрвээ ингээд яг чиглүүлж чадах юм бол одоо чиний өмнөөс хийх чадвартай. Тэгвэл өөрөө шийдвэр гаргахгүй одоо яг бүх шийдвэрүүдийг болохоор чи гаргана. Гэхдээ тэр үйлдэлүүдийг бол одоо хийж чадна гэж байгаа. AI agent нь болохоор яг өөрөө шийдвэр гаргаад өөрөө үйлдэл хийхийг ерөнхийдөө хэлж байгаа юм билээ. Гэдэг нь за зүгээр яг жишээгээр тайлбарлаж үзье те. За өнөөдөр би нэг маркетингийн компанитай байлаа те. Би өнөөдөр маркетингийн босс. За тэгээд би нэг нэг гоё косметик нэг одоо бүтээгдэхүүн гаргацсан ч юм уу манай компани те. За тэгээд би одоо энэ косметикийнхаа одоо энэ бүтээгдэхүүнийг гоо сайхныхаа бүтээгдэхүүнийг одоо дэлхийд даяар гоё одоо маркетингийн хамгийн оновчтой одоо тэр стратеги ингээ гаргах чинь те. Тэнгууд би ингээ доороо за нэг 3 хүн ажилладаг байлаа гэж бод те. За нэг нь болохоор чи Болтко тэгээд нэг 2 өөр залуу байна те. За тэнгууд би яах вэ гэхээр за Болтко чи одоо энэ бүтээгдэхүүний одоо хамгийн оновчтой маркетингийн стратегийг Америкт яаж хийх вэ те?
За нөгөө хоёрд нь болохоор за чи Европыг ав, чи Азийг ав. Өнөөдөр бол тэгэл угаас яг амьдрал дээр бол болж байгаа те. Ингээд үгэн. Тэнгуут чи өнөөдөр тэрийг жишээ нь одоо яг яах вэ те? Чи за Америкт очиод за тэр судалгааг ингээл хийгээл те. Тэнгуут чи за яг өнөөдөр энэ гоо сайхны бүтээгдэхүүнийг хамгийн ингээд зөв оновчтой байдлаар маркетинг хийхин тулд би юу инфлюенсертэй ажиллах хэрэгтэй байна. За тэнгуут чи инфлюенсероо ингээл мессеж хийж битэл те. Ингээл хоорондоо харилцаал. Тэнгуутаа чи нэг инфлюенсероо олоод тэгэл тэрнтэй ингээл нийлэл кампани хийгээл те. Тэгээд чи нөгөө одоо надаа одоо хэлж чинь те. Тэнгуут ингээ 3 ингээ хийгээд за тэгтээ чи тэр бүх одоо судалгаа модлого ингээ хийхдээ LLM-ийг өнөөдөр ашиглаж ChatGPT-г өнөөдөр ашиглаж чинь те. Тэгэхээр чиний бүтээмж чинь амар ингээ хурдан болоод тэгэхээр өнөөдөр би чамайг халах ямар шаардлага байгаа сте. Ваа болтгоо чи амар сайн ажил хийжээ. Нөгөө хоёр ч гэсэн сайн ажил хийжээ. Миний өнөөдөр ингээ бүтээмж ихсэж чинь. Энэ бол өнөөдрийн эхний state LLM. За хоёр дахь нь болохоор workflow гэж те. Хиймэл оюухны workflow, AI workflow. Энэ юу гэсэн үг вэ? Чи өнөөдөр чи сая энэ бүх одоо үйл явцууд байсан штэ. Судалгаа хийн, инфлюенсерыг олно, кампайныг бий болгоно, тэднэртэйгээ тохиролцоо хийн мэн гээд энэ болгон чинь өөрөө нэг таскууд байгааз. Энэ таскуудаа LLM дээр бол чи хийж чадахгүй штэ. AI workflow дээр болохоор чи энэ бүх таскуудаа одоо яг хийж чадах одоо хиймэл оюуханыг бий болгож байгаа байхгүй юу? Тэнгуутаа чи энэ таскуудаа тэгтээ чи өөрөө тэр хиймэл оюуханд хэлэх хэвээр. За одоо яг энэ инфлюенсерүүдийг ингээд олох юм бол тэр хүмүүстэй ингэж харьцаарай. Энэ кампаниг яг ингэж явуулаарай. Энэ шийдлүүдийг ингэж гаргаарай гэж чи дандаа өөрөө энийгээ залаад байгаа байхгүй тий. Тэгэхээр чиний бүтээмж бүр амар өндөр одоо хэд дахин нэмэгдэж байгаа мэдэхгүй. Тэр таскуудыг чи өнөөдөр хэлээл тэрийг хиймэл явах ингээ хийгээд эхэлж байгаа байхгүй юу? Тэгэн гот би өнөөдөр чиний босс нь те би ингээ бодно вау болтго чи өнөөдөр баг те 10 дахин 20 дахин илүү ингээ лаг ажилдаг болчлоо штэ тэгэх юм бол чамд өнөөдөр би яагаад заавалчгүй Америкийг харуулах хэвтэй чи өнөөдөр Америкийг аваад Европыг аваад Азийг бас ингээ авчиж болно штэ яагаад бол чиний бүтээмж тэгтээ дэргүү 20 дахин нэмэгдсэн юм чинь тэгэн гот чи өнөөдөр үнэхээр тэр 3-ын одоо хамгийн лаг нь байж чадах юм бол би нөгөө 2 хүнийг за баяртай AI workflow-ing одоо тэр төвшөнд ингээ хүрэхэд өнөөдөр би зөвхөн болтгог аавна. Тэгэхээр 3 хүний маркетингийн баг байсан бол өнөөдөр 1 хүн болж үзлээ. Энэ хоёр дахь. Гурав дахь нь болохоор AI agent. Хиймэл оюухны эйжент өнөөдөр би болно. Тэгэх юм бол би чамд өнөөдөр асуулт тавиадсан шүү дээ. Болтго одоо энэ за одоо ингээ Америк, Европ, Азид дахь одоо маркетинг стратегийн кампайныг чиний хийгээд өгөөч гэж би чамаас асуусан шүү дээ. Тэгэхэд AI agent гараад ирэх юм бол би тэр асуултыг чамаас асуухын оронд би AI agent-ээс асууна. Тэгэн гот AI agent тэр бүх шийдвэр болон үйлдэлүүдийг өөрөө хийчихнэ гэсэн үг. Тэгэн гот өнөөдөр би болтгоо надад хэрэггүй болоод эхэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр 0 болно. Тэгэхээр ийм 3 state-ийг хараад байгаа шүү. 3 шаттай байгаа. Эндээс юу харж болох юм бэ гэх юм бол нөгөө одоо яриад байгаа 2 философи тий. Нэг болвол бүр ингээ хиймэл оюун ухаанд би ингээ бүр мөсөн ажиллаа алдах юм уу? Эсвэл болвол би хиймэл оюун ухаан ашиглаж чаддаг өөр нэг болтгоо тухайд ажиллаа алдах юм уу гэдэг философи гарч ирж байна. За яг тэгээд бас ингээ бодох л байх л та. Одоо хүн болгоны төлөөнд бодогдвол байх тий. Барилга барьдаг хүмүүс яах юм тий. Эсвэл ингээ компьютертэй ингээ харилцах шаардлагагүй одоо хүн яах юм гэдэг ч юм уу те. Энэ дээр ямар нэгэн шийдэл байгаа юу? Мэдээж хуулийн өмнө ярьсанчлан энэ одоо тохиолдол кейсүүд чинь хүн борлогон дээр өөрөөр туснаа те. За тий яг үнэ. Тэгэхээр хоёулаа өнөөдөр маркетингийн ажил хийдэг хүнийг одоо жишээ олгож авлаа. Гэхдээ яг энэ ингээ таскуудыг чи ингээ харсан бол бас нэг амиг анзаарсан баг. Чи өнөөдөр яг за судалгаа хийхийг бол ингээ бүхэлд нь яг ингээ өөртөө хинтэй харьцахгүй ингээ хийчих болно те. Гэтэ дараа нь чи яг нөгөө инфлюенсер рүү ингээ автрич хийсэн штэ. Тэгэхээр чи яг инфлюенсер хүнтэй чи өнөөдөр харьцах хэвээр. За магадгүй тэр AI agent гэдэг нь гарч ирээд инфлюенсертэй ингээ яриад болж магадгүй. Тэгтээ инфлюенсер гэдэг чинь нөгөө талд нь ингээ хүн байж штэ. Тэр хүн чинь болохоор би ийм химэл оюухантай ярихгүй би ингээ хүнтэй ярмаар юм ч юм уу те. Тэгэхээр ингээ хүнтэй харилцаа илүү одоо шаардагдчихж байгаа тиймэрхүү хэсгээр яах аргагүй болтгоо гэдэг хүн өнөөдөр хэрэгтэй байгаад тэр AI agent гэдэг одоо бүтээгдэхүүн гарч ирсэн ч гэсэн чи өнөөдөр халагдахгүй байх боломжтой. Тэгэн гууд энэ асуулт чинь өөрөө 3 багтчихж байгаа. Хиймэл оюун ухаан ирээдүйд ямар ажлыг 100% орлож чадах вэ? Ямар ажлыг 100% орлохгүй тэгтээ одоо илүү бүтээмжийн ингээд илүү болгоод одоо трансформ буюу өөрчлөх чадртай вэ? Ямар ажлыг ерөнхийдөө бараг орлож чадахгүй вэ гэж ерөнхийдөө 3 хуваагдаад байгаа юм лээ. За тэгэхээр 100% орлох боломжтой ажил гэх юм бол түрүүний хоёулангийн жишээн дээр ярьсан чиний ажил өнөөдөр
ямар ч хүнтэй харилцахгүй 100% зүгээр одоо тий task байдлаар хийх бол. task байдлаар хийх боломжтой, давтамж өндөртэй зөвхөн одоо ийм нэг дөрөн горимд яг ингээд одоо суурилсан иймэрхүү ажил бол 100% өнөөдөр хосолно. За ямар ажлууд байна вэ гэх юм бол за customer service те одоо нөгөө үйлчлэгээний хэлц ч юм уу call center ч юм уу те нөгөө дуудлагын төвийн төлөөлөгч ч юм уу эсвэл одоо нөгөө schedule дээр календар дээр хөтэлдэг одоо чинь хүмүүс байдаг ч те хуваар зохицуулагч ч юм уу. За бараг одоо энэ хөрөнгө оруулалт за тэгээ нөгөө нэг accountant ч юм уу те яг нөгөө entry level-ээр ингээ орж байгаа тэр хүмүүсийн ингээд хийж байгаа нийт ажлынх нь бараг 80-90% нь болохоор зүгээр report бичээл үүждэг те нөгөө client-уудтайгаа өнөө харилцагчтай харилцах ингээд шаардлага байхгүй. Тэд нар болохоор менежер нь хийгээд тиймэрхүү ажлууд өнөөдөр хамгийн одоо эмзэг буюу vulnerable сайн нөгөө Microsoft-ийн нэг айгүй том репорт гарсан шүү дээ. Тэр репортон дээр ингээд айгүй олон ажлууд илүү vulnerable байна гэдэг нөгөө индекс скорууд гараад ирсэн. Тэрэн дээр бол яг ийм ажлууд байгаа. А хоёр дахь нь болохоор ямар ажлыг өнөөдөр өөрчлөх вэ гэхээр за энэ яг илүү одоо менежер хүмүүс ч юм уу те нөгөө доорх одоо зөндөө олон репорт инсайт гаргах те тэр бүх юмнуудаа болохоор AI-гаар яг хийгэн гутаа яг одоо эцсийн харилцагч эднэртэйгээ өөрөө яг инсайтаа ингээд яриад явж байгаа. Тим хүмүүсийн ажил бол ингээд орлогдохгүй зөвөр илүү өөрчлөгдөж байгаа. За тэгээ гурав дахь төрөл буюу одоо орлох ямар ч бараг боломж байхгүй ажлууд гэх юм бол одоо яг хүний нөгөө emotion те сэтгэл одоо яг тиймэрхүү юмнууд орсон ч юм уу гар бие айгүйх орсон. Ягаад гэвэл өнөөдөр роботик бий болоог байгаа. Тиймэрхүү ажлууд өнөөдөр бол орлоход айгүй хэцүү гээд. За тэгээд сэтгэл emotion те тэдэр ингээд шаардсан ажил гэх юм бол одоо яг сэтгэл судлаач сэтгэл судлаач therapist хүмүүс ч юм уу. За эсвэл одоо сувилагч хүн ч юм уу те эсвэл нөгөө нэг сантехч тэгээ гар бие их орсон тий одоо пломбер сантехч хүмүүс ч юм уу. Тиймэрхүү хүмүүс бол одоо тэр нөгөө Microsoft-ын гарсан судалгаагаар тэр индекс скоророо хамаагүй бага тий орлох боломжгүй доор байсан. Зөв. Тэгээ надад бас нэг юм бодогдож байгаа нь яг ингээ хоёлаа өнгөрсөн 7 хоног та нөгөө хувьслын талаар ярьсан. Тэгээд бодонгууд ингээл те гар утас гарч ирсэн хүмүүс бас айсан компьютер гарч ирсэн бас л ингээд ажлын байр алга болох гэж байгаа юм биш үү гэдэг юм төрсэн. Тэгэл бүр ингээ урагшлуулах юм бол тооны машин гарч ирэхэд нэгтлэн бодогч ингээд алга болох юм шүү гэл гарч ирсэн. Одоо ингээд хиймэл оюу хаан гарч ирж хахад бусад ажлын байрнууд бүгд яригдж байна. Эцсийн дүндээ танаас юу гэж асуух гэж байна гэвэл тэгвэл ажлын байраа алдахгүй тулд те таны ингээд зүгээр харж байгаагаар алдахгүй тулд хүмүүс юу хийх ёстой юм бэ те мэдээж одоо LLM модельүүдийг бол хүмүүс ихэндээ ингээд өөрсөндөө тухтай болгоод ажиллаж эхэлж байна. Ер нь цаашид бас юу хийвэл та болон бусад хүмүүс өөрийнхөө ажлын байрыг алдахгүй байх боломжтой вэ гэж харж байна вэ. Энэ бүр амар хэцүү асуулт те. Яг үндэ сайн мэдэхгүй байна. За тэгтээ хамаг одоо яг ингээ өөрийнхөө чадлаар зүгээр багцлах гад ингээд оролдох юм бол за Дженсен Хуан гэдэг хүн те юу гэж хэлсэн бэ гэхээр манай хүн чинь бол амар өөдрөг байгаа штэ. За хиймэл оюухан бол ажлын байрыг нэмэгдүүлнэ гэсэн байгаа те. Тэгтээ тэр хүн бас нэг юм хэлсэн. Чи ажлын байраа 100% алдах боломжтой for certain гэж байгаа. 100% алдах боломжтой гэдэг нь юу гэсэн үг вэ? Хэрвээ чи хиймэл оюун ухааныг ойлгохгүй, хиймэл оюун ухааныг өдөр тутамдаа ингээ хэрэглэхгүй, хиймэл оюун ухааны шинээр гарч ирж байгаа төлөвүүдийг чи одоо өөрийнхөө ажилдаа хэрэглэхгүй хүн бол чи харин 100% ажлаа алдах боломжтой ч алтнаа гэж байгаа тийм. Зүгээр бодоод үз. Чи өнөөдөр код бичдэг software engineer хүн байлаа тийм. Тэгэхэд нэг нь болохоор одоо энэ бүх AI төлөвүүдийг ашигладаг. Нөгөөх нь болохоор ингээд би өөрөө л яг бичнэ гэх тийм. Тэр хоёр хүн өнөөдөр өрсөлдөх ямар ч боломжгүй болсон байхгүй. Тэгэхээр нэг юм амар ойлгомжтой. Өнөөдөр чи хиймэл оюухны төлөвүүдийг хэрэглэхгүй бол 100% чи ажиллаа алднаа. Эсвэл 100% чи ажилд орж чадахгүй. Нэгдүгээр. Хоёрдугаарт өмнө нь ийм философи байдаг байсан. T гэдэг нэг үсэг байгаа тий. Тэгэхээр чиний мэдлэг, чи мэдлэгээ ийм өргөн байлгах уу, гүнзгий байлгах уу гэж хоёр бааж байгаа. Өмнө нь яадаг байсан бэхээр би бол эксперт хүн. Би ингээд ямар нэгэн мэдлэгийг ингээ аваад тэр салбартаа маш гүнзгий байхад намайг бол хинч оруулж чадахгүй. Тэгтээ одоо болохоор тэр нюанс болоод эхэлж байгаа. Яагаад гэвэл чиний тэр гүнзгий одоо мэдлэг чинь хинтэж харилцахгүй зүгээр код бичдэг task driven team ажил байх юм бол чи өнөөдөр хинч хэрэггүй болчих жоох байхгүй баг. Тэгэхээр тэрнээс чи өөрийгөө хоёр аргаар хамгаалах боломжтой. Нэг нь болохоор чиний тэр эзэмшсэн гүнзгий мэдлэг чинь одоо хиймэл оюун ухаан ч оруулж чадахгүй team гүнзгий байж бүр амар гүнзгий явал бас магадгүй. Эсвэл одоо өргөсөх хэрэгтэй. Өргөсөх гэдэг нь юу гэсэн үг вэ? Олон талын мэдлэгтэй, олон департаментуудтай ажиллах чадвартай, тэгээд олон хүмүүстэй харилцаж
боломжтой одоо тим ажил те. Тэгэхээр тим ажлуудыг эсвэл тим скил, тим ур чадрыг чи өөрөө бийж чадах юм бол одоо хэмэл оюухан чамаа орлоход бол үндэ маш хэцүү гэж хүндрэлтэй гэж ерөнхийдөө бол харж байгаа юм байна. Тэгээд чи ярьсан те ажил мэргэжлээ сонгоно гэд те одоо ямар мэргэжлэр сурах вэ ч юм уу те. Мэргэжлээ чи өнөөдөр сонгохдоо хоёр аргаар бодох хэрэгтэй. Эхнийх нь болохоор түрүүн хоёлаа ярьсан 3 төрлийн ажил байна. Нэг нь болохоор 100% орлогдно, нэг нь болохоор өөрчлөгдөн, нэг нь болохоор орлогдохгүй гэдэг. Тэгэхээр ажлаа анханасаа сонгохдоо тэрийг жоохон бодоорой тий. Тэрийг жоохон бодоорой. Тэгээд нэгэнт хэрвээ чи орлогдох боломжтой ажил сонгосон бол одоо жишээ нь санхүүгийн шинжээч ч юм уу тий. Тэгэх юм бол маш хурдан одоо тэр харилцагч руугаа нөгөө нэг relationship руугаа тий тийшээгээ хурдан хүрээрээ эсвэл тэгтээ тэргөө орлох боломжгүй одоо сувилагч ч юм уу пломбер ч юм уу тий тиймэрхүү ингээд одоо мэргэжлүүд ингээд нарийн ур чадвар шаардсан тиймэрхүү мэргэжлүүд ингээд сонгох юм бол тэгтээ тэргөө мэдээж орлох боломж нь бага гэж яг хүмүүс харж байгаа юм билээ. Окей. Тэгээ яалтч бас энэ сэдв бол нэлээд хурдтай л явж байна л та тий. Одоо ингээд бодоод үзэх юм бол 2 жилийн өмнө за 3 жилийн өмнө ч юм уу би ингээд ChatGPT-г нэг ингээд ашигладгүй тий. Эсвэл ингээд төлөвүүд AI төлөвүүд нэг тийм ингээд сонирн биш те ингээд наа чи ингээд баг ингээд ChatGPT ашиглаж байгаа хүмүүсийг наа чи худлаа штэ те гэж байдаг байсан бол одоо харьцангуй хүмүүст илүү тасал болцсон ингээд хүмүүсийн баг өдөр тутмын ингээд хэрэглээ болчлоо л да. Тийм байна. Тэгээд харин энэ хоёлаа тэгээд хичнээн дугаар болгон дээр хиймэл оюухын талаар ярихгүй ч гэсэн ингээд яа харахгүй энэ бол одоо бидний баг хүн төрөлхтөнд тэ тохиолдож байгаа ингээд хамгийн том хувьслуудын нэг дөнгөж сая Lex Fridman гээд маш одоо том подкаст хүн те Сундар Пичай Google-ийн одоо CEO-тэй ингээд ярихад тэр хүн нэг асуулт асуусан те одоо ингээд урд өмнө зөндөө олон ингээд нөгөө хувьсгалууд болж исэн те интернетээ хувьсалч юм одоо юуны Industrial Revolution гэж зөндөө олон хувьслууд авсан бид нэр ингээд одоо ингээд хэмэл оюухны хувьсал болж байна 1000 жилийн дараа ч юм уу 100 жилийн дараа бид нэр буцаад ингээд эргээд хүн төрөлхтнийг ингээд харахад одоо хүн төрөлхтөн ингээд бий болсон хамгийн том одоо технологийн хувьсал юу байсан бэ гэхэд та хэмэл оюухны гэж хэлэх үү одоо өөр хувьслуудыг хэлэх үү гэсэн чинь манай хүн бол харьцуулах ямарч боломжгүй Сундар Пичай те хэмэл оюухан бол яа харахгүй нэг номер хамгийн том ингээ хувьслыг бий болгоно. Тэгэхээр бүгдээрээ энтэй одоо ойрхон байхаас өөр арга байхгүй одоо тим нэг үүд шнэ нөгөө нэг чи улс төрт сонирхгүй байж болно. Гэхдээ улс төр чамайг сонирхно оролдоно гэдэг тийм яг тэгтэй. Тэрэн шиг чи өнөөдөр ингээ би ChatGPT ойлгохгүй би өнөөдөр хэмэл оюухны ойлгохгүй би ингээ өөрөөр ингээ баймаар байна гэж болно. Тэгтээ хэмэл оюухан чамайг ингээ оролдоод эхэлсэн байна. Тэ энэ цаг угаасаа ирсэн байна. Тэгэхээр бүгдээрээ нэг ингээ хамт гоё ойлгоод хин ч угаасаа сайн мэдэхгүй байгаа тий. Тэгэхээр бүгдээрээ ингээ хамт ойлгоод суралцаад хөгчөөд явъя л гэж бодож байна тий. Окей. За баярлалаа. Хоёулаа энэ 7 өнөөхөө энэ deep dive ярилцлагыг ингээд өндөрлөе. Окей. За удахгүй эргэлэн хат болцъя. За тэгээ. За бай.